сонсогч та бүхэндээ өрөө мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас 7 хоногийн даваагаас басан гаргийн 19 цагаас хүргэж байгаа үзэл бодлон цэгцтэй үг яриа номчтой оройтой 22 5 нэвтрүүлгийн 2025 оны 6 сарын 10-ны мигмар гарагийн дугаар шууд хүрэх бэлэн болоод байна. За студид хөтлөгч Чанцаа Ами найруулагчаар ундран ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хэрэглээ бүр тохирсон зээлийг Payon-оос Payon цэхэм зээлийн аппликейшн мөн чухал бүхэндээр Florence Residence төгсөлбөр отхон хамтран ажиллаж байна. За тооны анги хандаа үчи мэндийг хүргье. За бүгдэнд нь үчи мэндээ түүжирж гэнэ үгүй юу? Тийм шүү дээ. Өчигдөр би орой нөгөө тараад төв замаар явсан чинь зам тэр цаана нэг юм хаалт мал тавиад цасаа таньслаад тахшгүй л шүү дээ. Айгу хаасайг л тийм баг шүү. Өчигдөр бол би 12 болж харсан шүү баг. Тэгээ дээрээс нь одоо нөгөө халуун усны хязгаарлалт маань эхэлсэн. Оо бас уу. Манайх одоо өнөөдрөөс манайх Сүхбаатар дүүргийнхэн хүзүүнээс доош шорвог бол бүү доош л гэдэг Оо дуурсан. ямар Хүзүү шорвог бол бүү доош. Манайх руу ирэндээ тэгээ. Тийм тэгэл ээлж дараалал одоо орох байх та. Зуны яг нэг гоё савын мав гэсэн үед гэртээ ордогтай айгу. Ус усны тастай ичх юм аа бас хэцүү. Тэгээ дээр нь хүүтэн усанд ороод хүлдэж хүнгээ аль тарих зарцаад. Өний халааж малааж байгаа л хэсэгчлөө буугааж ярддаг. Тэгээ яг нэг эерэг байх үүднээс нэг иймэрхүү мэдээ уншиж байгаа байхгүй ингээд хүүтэн усаар аваа. Тэ би ямар ач тустай вэ? Тэгэл нэг нурууга хүргээл шууд шантарч байгаа юм чинь. Шантран бүр аим шигтэй. За тэгээд халуун усны хязгаарлалт төгжирлэн гэсэн. Одоо ингээд жоохон байж байгаа юу байх. Зам энэ тэнд гоохож эхлэв. Тэрнээс гадна одоо нэг ам руу хөнгүүд орчихсон удахгүй. Тийм жоох манайха бэлтгэлтэй байна. Тэгжитэл өвөл болоо тэгээд утаа. Тэгээд утлаг өвөл боллоо. Тэгээ байж идэл юу яа. Гоё төгжрөл нахаад эхэлж 9 сартаа. Гэхдээ ер нь төгжрөл бол жилийн жилд байдаг шүү дээ. Тэр одоо анализ статистик энтрийг нь хараад хахаар цаашдаа жилийн жил юу ч алга болохгүй тэр угаасаа болохгүй. Тэгэхээр хоёулаа бол энэ бахираад байж байгаа болохоор болохгүй. Та төгжрлийн цаг үеэр битээр бол байж ивэл зүгээр байгаа шүү. Хэрэгтэй байгаа шүү битээр айгу. За өнөөдөр онцгой таалгадаг өдрөө. Ингээд хоёр толбогдсон сонсогч тухайн багтаа нэр өгнө. За мөн өөрийнхөө хочийг заавал хэлж орж ирдэг шүү манайх. Гоё өөртөө гоё хоч бодоорой. Яг зөв. Яг нэг сонсогч байна. Араминдээ. Ай манай дарагч нөө эрэгтэй хүнээр ахуулаадсан болцсон биз тээ. Нарийн бичиг яац. Байхгүй. Нарийн бичиг өмнөөс нь авч юм аваад. Би нэг тийж ярмаар байгаа юм да хүмүүстэй. Эхлээд ярьсныхан дараа нь халбагдаад гоё байхгүй. За ихч манай багт орсон бэлэн. За бэлэн. Би тэгж байгаад асуу юу. Би яваанда цагийн дараа бичи. Цагийн дараа юу. За тал дээгүүр талын ташиургүй жилийн тэр үе. Амтай амгүй зүйл юм байна. Тал дээгүүр талын ташиургүй жилийн. Аха. Гал төмөр юм уу? Биш. Тамхуул юм уу? Биш. Ташиургүй амгүй гэсэн тий. Амгүй. Салхи шуурга. Оо зүг шуурга байх нэ. За тэр орны цаасан дээр энэ орны номыг бичнэ. Тэр үе. Судар. Тэр чинь судрал гэл. Тэр орны цаасан дээр энэ юу гэнэ? Энэ орны номыг бичнэ. Тэр хэд Монголын ус ч юм уу хийж одоо. Амгүй. Гэхдээ юу яах юм бэ? Биш. За бас амтай зүйлтэй холбогдох юм байна л да. Зураг зурж чинь хүн юм бичиж чинь. Үгүй. Биш. Үгүй. Гар орлоо. Цагаар орсох ч юм уу. Ямар юу юм бэ? Оролцохгүй. Би яахаа амтай амгүй. Амтай зүйлтэй бас холбогдох юм байна. Амтай зүйл байж ижил болно гэсэн үг. Тэрээр их хүүтэнд болдог. Хүүтэнд болдог. Тийм. Үйл явдал гэх юм. Тийм дээ, үйл явдал юм да. Хүүтэнд болдог. Тий хүүтэнд. Гацур чимжин. Би бүр өөрөө төөрчлөө. Харин би ч юу асуусан юм Харин би бүр асуулт хариулт аль алинд нь төөрөөд шүү. Гэхдээ бид нэр хүүтэнд түүнийг яа дээ тоглодог гэх юм. Бөмбөг юм шүү биш үү? Хүүтэн. Хүүтэн мөсөн бөмбөг. Юу юм харваа. Бид нэр чимээгийн сонсож бас кайф авдаг гэж магадгүй. Би бол тэгдэг. Надад бол чимээн таалаг. Таа ч ивгүй шүү дээ. Юу сонсож байж магадгүй. Тань дээр жишээ авал бүр таахгүй шүү дээ. Тийм үү. Хүмүүс ч бас хийгээд байгаа юм уу? Цасан хүн хийгээд байгаа юм уу? Хүн хийхгүй. Цастай холбогдно. Зүгээр цасан дээр гიშгэж явах юм шүү. Цасан дээр гიშгэн. За тийм дээ. Тэгэл авчи. Цасан дээр мөр гаргах. Цаасан дээр энэ орны номыг бичнэ гэдэг. Бид нар өөрсдөө ямар ч гарын ч мөрөө гаргаж болно, хөлний ч мөрөө гаргаж болно, амьтны ч мөр гаргаж. Түш энэ хариултын эхний онцгой таачаад хоёр дахь руу нь орчоог байсан юм. Тий.
Орсон мэт тий. Тий, орсон. Юу лээ ихнийхтэйгээ цуг байгуул. Секунд дуусцайл үү. Тий харин тий би ингэж удаа юу болоод байгаа. Дуусаад цаг болж ийн нэрээ. Тий, би тий зүгээр нөгөө нэг шагналгүй Хоббигоор хоббигоор. Цасан дээр алхах байхгүй гоё чимээ гарахаар гоё идэв ш надад. За би таачлаа тэгвэл би юу таачлаа шүү. За шууд байлаа. За баярлалаа оройг сайхан өнгөрлөө. Арайг сайхан өнгөрүүлээрэ. За. За. Бис арайг сайхан цасан дээр гүгэрээ гэсэлэр. Гоё штэ цасан дээр цасны чимээ бол гоё нэрээ. Тий, ямарс нэг стресс Тэгээ надаа ийм шиг байгаа. Энэ цасны чимээнээс яг кайф авах гэхээр нэг манан тунд гიშгээд байгаа байхгүй. Улаанбаатар ч утаатай штэ. Тийм ээ. Нэх гоё яг хөдөө очиход бол тэр мэдрэмж нь илүү гоё идэг тий. Улаанбаатар бол нэг тийм мэдрэмж нь жоохон тийм байна. Байна уу? Байна уу? Ano? Ano? Арай минь хий холбогдсон бэ? Супермен. Супермен. Юун залуу лээ. Танихгүй бах тий. Анх удаа холбогдож ах шиг байна тий. Тий, юу ч мэдэхгүй болохоор За хаамигийн багт орсон бэлэн үү? авиша. За. Орохдоо нойтон гарахтаа хуурай. Тэр юу вэ? За энэ амттай зүйлтэй холбогдох уу? Холбогдох. Холбогдохгүй. Амтай зүйл дээрээс холбогдох. Яг нь бодож байгаа шал үү? Одоо хүн л хийдэг зүйл юм да. Тэг хүний л үйлдэл юм. Орохдоо нойтон гарахтаа хуурай. Үгүй. Орохдоо нойтон гарахтаа хуурай гарч иж байгаа штэ. Тий. Орохдоо нойтон ороод гарахтаа хуурай. Юу Зөв юм бодоорой. Та буруу бодоод яг тийм л юм болоод байна. яг ерөөсөө нэмэх зүйл юм байхгүй шүү. Та хариулт Хасах юм уу тий? А? Хасах зүйл юм байна гэдэг. Юу? Идэх зүйлтэй холбогдох юм байна. Идэх зүйл. Орохдоо хуурай. Модон чихэр гэдэг. Биш ээ. Модон чихэр найдас гарч ирэх бах. Биш. Бүр хайлах бах. За орохдоо Ер нь бол нэг юм сайхан нот юм хийгээл тэгэл гарч ихтэй сайхан хуурай болол тэгэл тэрийг идчихдэг байна шүү. Гурил бол хэрэгтэй тэр одоо хийхэд гурил хэрэгтэй шүү. Түүнд гурил орно. Биш юм боо. За Арай өөр юм боддог. бууд. Бууд ч гэсэн найт л байдаг да. За цөөнгийн гурил. За бүр цөөвэй гэж юм бодлоо. За байрлал нэлээд өгч. Талах барих шүү. Би сүүгэн за Талхаа хэлээгөө бусдыг хийсэн. Талаас бусдыг бүгдийг хийсэн. Би талах хэлсэн бол бас нэг жоохон явуулъя гэж бодсон. бооны хамаатан гэж хэлэхгүй боцсон. Их ойрын төрөл өндөр гэж үгээд. Одоо хайрлал хариултыг хэлээд өгчлөө шүү дээ гоё. Тийм байна. Уучлаарай. Баярлаа. За олгоцсон Баярлаа. За. Жилэмжлэсэ. За. Баярлаа. За, хамтраалагчаа танилцуулаад урагшлуулъя. Хэрэглээ бүр тохирсон зээлийг Payoneoос Payon захим зээлийн аппликейшн. За, 5 богд финанс банкуй санхүүгийн байгууллага компани жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг харилцагчийн өдөр арга хэмжээг 2025 онд дараах аймагуудад зохион байгуулах гэж байгаа юм биш үү. За, энэ нь бол одоо харилцагчтай илүү ойртох, шинэ боломжуудыг танилцуулах, харилцан ойлголцлог, гүнзгийрүүлэх чухал үйл явдал болж байгаа юм байна. За, арга хэмжээний хуваарийн хувьд 6 сарын 17-ны өдөр Баян хонгор өмнө говь, 6 сарын 18-нд Өвөр хангаа, 6 сарын 19-нд Архангай Дорн говь, 6 сарын 23-нд Баян үлгий, 24-нд Ховд, 26-нд Увс гэсэн байдлаар тестралтай явагдах юм байна. За та яагаад оролцох ёстой вэ гэхээр харилцагчийн өдөрт хүрэлцэн одоо очсноор та одоо маш олон мэдээллүүдийг авах боломжтой. Payon санхүүгийн ухаалаг шийдлийг нэгтгэсэн гар утасны аппликейшнийг хэрэглээ, боломжууд болон шинэ хөгжүүлэлтийн талаар мэдээлэл авах нь 2025 оны санхүүгийн чек хандлага, шинэлэг үйлчилгээ, зах зээл дэх сургаг мэдээллийг авч болох нь хөрөнгө оруулалтын шинэ боломжууд, өөрт тохирох санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг бас мэдэж авч болох нэ. За мөн Payon аппликейшн гар утсандаа суулгаад хизээж хаанаас ч хүссэн газраас онлайнаар гэрээгээ байгуулаад 5 сая төгрөг хүртэлх зээлээ хялбараар авах боломжтой. За ямар ч гэсэн хамгийн гоё нь юу гэхээр та зээл төлөх өдрөө өөрөө сонгох юм байлээ. Тэгэхээр 30 сар хүртэлх хугацаатаагаар авч болно. За Payon аппликейшн цахим зээлээс гадна 6 хүртэлх хуваан төлөх боломжтой. Одоо аваад хуваан төлөх үйлчилгээ, за мөн лизингийн зээл, автомашины зээл, барьцаа зээл, мөн чухал үедээ хэд ч хуваан авах боломжтой. 75 сая төгрөг
хүртэлх орон сууц барьцаасан зээл гэсэн хэрэглээ бүр тохирсон бүтээгдэхүүнтэй дээрээс нь цалин, бизнес, мал зэрэг олон төрлийн аргаар орлогоо нотолдог юм даваа талтай болчихж байгаа. За бизнес он гэж байгаа юм билэ. Шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлсэн PayOn аппликейшнаараа 50 сая хүртэлх төгрөгийн зээлийн хүсэлтэд цалин, мал, бизнес зэрэг өөрийн боломжтой бүхэл орлогоороо судлуулад 5 минутын шийдвэрлээд авах боломжтой юм байна. За тэгээ хамгийн том давуу тал нь барьцаа хөрөнгө хамтран үүрэг эзэмшигч шаардахгүй гинэ. Тэгээд хүссэн газраас хаанаас хийжээс хүсэлтээ онлайнаар явуулах боломжтой ахна. Холбогдох утасны дугаар 7533 1111 7533 1111 гэсэн дугаарлал холбогдороо сошиал хаяг нь PayOn гэж хахаар мэдээлэл гарч ирнэ. Тагаар утасныхаа Google Play Store болон App Store-оос татаад авах нэ. Баярлалаа хамтран ажилласан хэрэглээ бүр тохирсон зээлийг PayOn-оос PayOn цэхэм зээлийн аппликейшн байлаа. Баярлалаа. Руушлуулын дараагийнхаас үсэж байгаа үгс тасарсан байна. Оо. За одоо тэгтээ ороод ирчлээ. Оо за. Одоо авч. Байна уу? Байна уу? Байна. Энэ хүн яг хүн цагаан хайр байна да. Хүн цагаан хайр. За, хүн цагаарч нэр мэрээ салиад маглаад л. Ах нэр өгөх боломж ирсэн байх шүү. Ямар нэр өгөх вэ? Чанцаагийн багт орсон. Шатар 3 хүн гэл. Бид 3 Шатар 3 хүүх гэсэн үү? тэгсэн. Тэр нь бид 3. Шатар 3. Хүүхэн ба нэг банд гэж баяраг оруулчих. Нэг нэмчи гэж. За, ах бэлнэ үү? Бэлээ. Угаамжл. За, аав нь амгалан тайван, ээж нь цэнгэл сайхан, хүүхэн нь гунхал сайхан, хүүн ширэн ухаар тэр юу вэ? Яасан сүрхий гэр бүл вэ? Тийм. Бид бүр баш сайн танина. Гэр бүл үү? Шү. Уйлрал үү? Оо зүгштэй хаа. Дөрвөн уйлрал байх нэ. За, загал улаан залд гэлээ, зандан мод нахис гэлээ. Тэр юу вэ? Сахал юу гэнэ? Загал улаан, Цагаал. залд гэлээ, зандан мод нахис гэлээ. Шиг үлээ. Сантам мод шиг үлээ. Амтай мэг үү? Амгүй хаа. Амгүй. Сантам мод. Самар байлгүй. Тийш яхаа. За. Биш байла. Цаг дуусчээ. Холбогдсон баярлалаа. За. Нэг оноо авцсан шүү гэхдээ хаа баярлалаа арай сайхан өнгөрүүлээрэй. За. За эфирийн шуудтаас 77 77 38 83 77 77 88 30 дугаарууд таны өмнө нээлттэй байна. Жилийн дур уйлрал гин тийм ээ. Тэр чинь нөгөө бэлэггүй болохоор үгүй мөнд өхүүлээ шүү дээ. Тань штэ. Байна уу? Байна. Аимтлаараагүй юу? Оо тийм байна холбогдсон байна. Хий холбогдсон бай очоо хэлээрэй. Хочоо хэлээрэй. Хотод авах хэрэгтэй юм уу? Тий хочоо хэлхийн нэвтрүүлэлт холбогдож байгаа сонсогчд маань хочоо хэлж орж ирдэг байхгүй? Нөгөө сайн нөгөө юуны юу нөгөө 6 хүүхдтэй юу гэд нөгөө юуны талаар 6 хүүхдтэй юу? Та андуурсан уу? Тэгсэн баха. Нэвтрүүлэлт холбогдсон Өөр нэвтрүүлэгтэр л ороод ирсэн байна да. Ами биш үү? Амин мүү? Тэгвэл өнгөрсөн юунд дээр ороод ирсэн үү? Энэ юу юм шүү? Оройн нэвтрүүлэг. Оо та оройн юм шүү. Томчуудын шуудан дээр орж ирэх гээд амарч шиг Оо оройн хоройн. 22 цагаас явдаг нэвтрүүлэг. Уучлаарай. За. 6 хүүхдтэй гэх нь би юу лээ 6 хүүхдтэй онсоо таалгалуу гэх юм. Нэлээ бодлоосон. Би бас 6 хүүхдтэйсэн чи өчигдрийн цахиа. Байна уу? Байна орамт. Яалбагц мэ? Шимпанзе байна уу? Шимпанзе. За шимпанзе ямигийн багт төрсэн багтаа нэр өгөөрэй. Нэр үү? Мичин гариг өгч хоёлоо. Сүрт юм шүү. Тэхүү. Гэсэн Мичин гариг. гариг. Би бас нэг сармагчин болж ил та. Таны юу болох вэ? Сарыг болох юм. Мичин юу гэдгийг. Эмэгтэй сармагчин болгочихгүй. Мичин гариг ба шатар 3 хүүхэн. Эмэгтэй энэ эсээр өөрчилчүүл ямар эвгүй нэр болох юм бэ те? За бэлнэ үү? За билээ. Ажлын садаа амны зуга тэр юу вэ? Хор баах юм шүү. Биш ээ. Амт болыг ордог зүйл байна. Гэхдээ иддэг юм байна. Бах юм шүү. Биш. Идэхгүй. Идэхгүй. Тэг бохигч бас нэг идэд хэлгүй л дээ уган. Гэтэ амдаа гэж ажиллах хвчлээ байгаа юм л та. Тэг юм арих юм уу? Биш ээ. Садаа нэг ихэлсэн байгаа. Зүй. Аман дорсноо иддэггүй юм шүү дээ. Тий, ажлын садаа амны зуга. Ер нь байсаж байгаа л гараад бөөнөрөө гарцгаачдээ шүү дээ нэгээ их гээд л.
Заахтэй цахил ажлын сатаа болд юм дөө. Болтын гэхдээ заримдаа Бөөнөрөө гардаг. Бөөнөрөө зарим нь ганцаард юм уу яад юм бөөнөрөө гарч марж яваад шүү дээ. хансахгүй бол бас эвгүүлтэй. Тавих. Оо яг Оо яг үнэ. Хансан гэсэн чи ойлгож юм аа. тэгж байна. Хансан гэсэн нь ойлгосон юм уу та? Ер нь дуурайг тийм л байна дөө. Яг зөв. За. За нэг унаа авсан шүү. За баярлаа. Арай сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За. Шампанзи. Тэгнээс хамартаа бас андуурдаг тий. За дараагийн сэдв байна уу? Бай. Ремент Арамэнди. хинтэй холбогдсон бай. Буратино. Оо яа хөөр хинэртэй. Буратино. За чанцагийн багт орсон бил нөө. Бидээ. За шин бэрээ авчраад шивэр авир гэв. Хурцыгаа гаргав, хувцсыг нь эсгэв. Тэр юу вэ? Хатам ээж. Биш үү? Хатам ээж биш үү? Чи нэг хотлоо хатамтай байгаад үтцсэн юм. Ярьлаа. Биш. Шидбэрээ авчираад чимээ. Бодлохгүй юм. Шин бэрээ авчраад шивэр авир гэлээ. Хурцсыг нь гаргачлаа. Хувцсыг нь эсгэвчлээ. Тэр юу вэ? Сонгоно. Биш. Амтай аймгүй юу гэлээ? Амтай зүйлтэй холбогдсон шүү. Амтай зүйлтэй холбогдох юм байна. За манай хүү бодуулах гээд одоо чимээгүй байгаад байгаа шүү. Бодож байгаа үстэй. За бидөө шин бэрээ авчлаад шиврээ хийлээ. Хурцсыг нь гаргачлаа. Хурцыгаа гаргаад хувцсыг нь эсгэсэн байна. Хурцыг гаргаад хувцыг эсгэн гэдэг. Амтай зүйлтэй холбогдно. Амтай зүйлтэй холбогдно. Хүний хийдэг үйл юм уу тий? Тийм хийн. Шин бэр. Ямар нэгэн шин зүйлтэй холбогдох юм бах та. Бас холбогддог юм. Шин зүйлтэй холбогддог. Найр наадам хийхэд холбогддог. Юу. Хүнчлийн уут хийх үгүй юу? Үгүй. Уут дээр. Биш ээ. Биш гинэ. За. За Болсон баярлалаа. Орой сайхан өнгөрүүлээрэй. За. Манай хүмүүст бодох боломж гэхээр би чимээг болчихлоо. Нүг радио болохоор бас чимээг гэж болдог юм аа. Хүмүүс тасарсан гэж бодоод. Оо яг үнэ. За дэмжээ ажиллагчид танилцуулъя. Нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар 100 мод хотын зүрхэнд орших 5 дуух тансаг гэр Централ Гарден бизнес резиденсийг танилцуулъя. За энэ айгуу давуу талтай юм лээ тий хоёлоо уулзчихсан. Төв аймгийн ээж зэрэглэлийн бүсэд хэрэгжиж байгаа дахин төлөвлөлтийн Централ Гарден бизнес резиденс төслийг танд санал болгож байгаа юм байна. За давуу талаас нь дурдвал бүрэн цутгамал хийцлэлтэй металл шилэн хосолсон орчин үеийн фасадтай зис голтой цэвэр усны уян хоолойтой нарны ичим хүчээр нийтийн эзэмшлийн хэрэгцээг хангах ухаалаг шийдэлтэй. За дээрээс нь хамгийн том давуу тал нь юу гэсэн чинь улсын сургууль цэцэрлэг болон эмнэлэг яг хажууд амилаа. За Төв аймагта хамгийн анхны лагшри буюу бизнес зэрэглэлийн орон сууц юм. Тэгэхээр оршин суугчдын хэрэгцээг хотхон дотроос хангах ухаалаг шийдэлтэй зэрэг олон шинэлэг тав тухайг хангасан давуу талтай гэдэг онцлогтой. За эрүүл цэвэр агаарт хамтдаа амьдрээ дэлгэрэнгүй мэдээллийг 76 76 70 95 62 70 гэсэн дугаарлаар өгдөөд мэдээлэл авч болох нэ. Баярлалаа дэмжиж ажилласан 100 мод хотын зүрхэнд орших 5 дух тансаг гэр Централ Гарден бизнес резиденс дэмжиж ажиллалаа. Бизнес зэрэглэл рүү болоод ирчихээрээ тэр барилга маань илүү гоё болоод ирчихсэн. Үнцэнтэй болоод ирчихсэн тийм. За дараагийн сонсогч. Байна уу? Байна минь хин холбогдсон бай. Ремент өнөө за тоосон улаан бүчин байна уу? Хоёроо. 77 80 гэдэг дугаараас авахгүй маа. Энэ хоёр дугаар нь нэг л утсан дээрээ байдаг хэвгүй юу? Хоёр тусдаа утсан дээр байдаггүй. Нэг л дугаар дээр л багтах. Тий, нэг утсан дээр хоёр дугаараа байж байдаг хэвгүй юу? Тэр хурууга ажилуулаад боломжтойгоо л аваад байгаа юм чамаас. Хоёроо би нэрээ ингээс ч тийм үү Мөхмэн баяр пүрүү сайхан тунгалаг симбэн мэдсэн. Юугүй болж нэг чинь тэмдэглээд авчлаа. За бүгд ингэж. За онцог таахад билнэ үү? Онцгой юм. Тэг өнөөдөр онцог. За. Авдар дотор ахнар дуулав. Тэр юу вэ? Авдар дотор ахнар дуулав. Амьгүй зүйл байна. Нэг авдар дотор ахнар дуулав. Оо яг зөв. Дуу чимээ гаргадаг зүйл шүү. Юу аа? Харин хэмжээ нь бол би өөрөө хоёроо.
Шипи одоо өгөхгүй л байна шүү дээ би. Чимээ гаргадаг, гэрт байдаг эд зүйлс байна. Амтруу. Радио. Радио юу? Радио арай биш байна. За яг хамаатан садан байж болно. Жижигхэн. Хамаатан саданда Жижигхэн. Тэ яг одоо нөгөө чимээ гаргадаг. Юу гэсэн бэ сая? спикер. Спикер гэсэн үү? Зурагт спикер. Утас биш ээ. Дахиад өгөөч. Автар дотор ахнар дотор. Оо яг зөв. За одоо Яаж байгаа юу? цагтай. Тагтай юу? Цагтай юу гэж үү? Аха. Тийм яг хав савтай бай, нээдэгч байна, эсвэл ийм илч байгаа янз янз. За Тэгээд ер нь бол тэр авсан хүн өөрөө хөдлөж ээж л одоо тэр дуу чимээг гаргадаг гэх үү? Радио бол биш. За хөвчлэн би чамд маш том шипи өгье заа юу. за. Шинэ жилээр бэлгэнд өгж байгаа харагддгийг шүү. Шинэ жилээр бэлгэнд өгж байгаа. Гацруу. За цаг дууссан. За. Хариулт нь их шиг таарцаг байсан шүү. Их шиг тайрцаг. Дуграад ингээд эргүүлэхээр дуграад идэг штэ. Тийм штэ. Тэр ахгүй юу? За, орой сайхан өнгөрүүлээрэй. Айлгүй аг шүү. За. Баярлалаа. Баярлалаа. Манайхын дээр дашраараа радиог унлаа. Улаа 0 суу. Бүгдээрээ муу. Муу гэж. Тий, бүгд муу авлаа. Ичээчээ хичнээн таалгаж байгаа юм. Энэ онцгойг таалгасаар гоод миний би бүр наснаас илүү таалгасан. Тэгсэн чи бүгд энд радио гэсэн бүгдэнд нь муу тавина. За эфирийн шуудтаас 77 38 83 77 77 88 30 дугаараар таны өмнө ээлжтэй. Хамгийн түрүүнд радио санаанд орох уу орно. Тэгээ алдсан штэ та нар тий. Өмнө нь 3 4-өө талдцсан. Тэгсэн ирнэ л ахаал радио л гэж. Яг зүгээр. Би угаасаа айгуу гоё байгаа штэ. Энийг бол ерөөсө 70 хүртлээ таалгах гэж бодоод. 70 хүртлээ асуусаар л ахаа. Асуусаар л. Тэгээ дараагийсгч. Хана? Байна уу? Манай Орой минь хий холбогдсон бай. галаан. Ингэсэн бай. Галаа гэсэн үү? Тэ. За өөртөө хоч өгөөрэй галаа. Юу гэж хөө? Юу ч байсан. Юу ч болно. Урд чи юу харагдаж байна? Спикер чихвж байл болиулаад өгөөрэй. Машин гэдэг хочтой юм байгаа. Арай өөр л хоч өгчүүл үг. Тэр гэдэг. Тэрэг За сонсогчоо радиогоо эхлээ ундраагаарай. Радио асаалтаа болохоор давхар сонсогдож байна. Спикер чихвж байгаа юм болов ярианаа сонсогддоггүй. За. Оо сайх. За хин гэсэн бай. Тэрэг. Одоо сайхан сонсогдож шүү дээ. За бэлэн онцгой тахад. За шагаварт чандаг хонов. Тэр юу вэ? Шагаварт чандаг хонов. Шагаварт чандаг Хонсон байна. Ондог гэсэн үү? Чандаг хонов. Чандаг. Гонх юм бол. Гонхо? Биш. Юутай орсон? Амьгүй зүйл. За одоо байгалийн үзэгдэл гэж хэлж болно. Байгалийн үзэгдэл. Биш. байгалийн үзэгдэл. Чандаг хонов. Тэгээд тэр чандаг чи яадаг вүлээ тикрээд ингээ алга болчихдаг шүү. За. Ингээ боддоо. Мөндөр юм уу? Хэрвээ цаас байсан бол байчлах байсан. Мөндөр юм шүү. Биш. Бороо юм уу? Борооны ус юм уу? Борооны ус тогтоод ингээ бэж идэг. Шороо юм шүү. Шороо? Шороо биш. Чандаг чи өөрөө ямар өнгөтэй вүлээ? Юу штэ өвөл бол цагаан 100 бол бор өгдөг өстэй. Чандаг. Хорголоо. Биш. Биш. Би танд амхантаа төхүүлж өгöd байгаа. Чандаг ямар өнгөтэй вэ? Байгалийн үзэгдэлтэй холбогдно. Байгалийн үзэгдэлтэй хоргол холбогдохгүй. Цаас арай биш. Тэгэхээр юу ах вэ? Мөндөр. Биш. Ахаад. Бороо. Биш. Бороо цагаан өнгөтэй биш. Цагаан өнгөтэй биш. Мэдхгүй байна. Мэдхгүй байна. Би ингэж ихтэй төхүүлж өгч байгаа. Мөс биш. Одоо юу үлдлээ хоёлын. Юм үлдсэн гэж. Голын ус юм биш үү? Худгийн ус юу гэх юм бэ? Тэнгэрээс ундаг юм уу ч тэнгэрээс. Одоо юу яадаг гэсэн үг л дээ. Өглөөгөр харагддаг гэсэн үг. Шүүдрийн туслуу. Биш. Өглөөгөр. Арай өөр. Манан. Шүүдрийн туслаасаа өөр. Шүүдрийн туслаас. Яатсан байна гэж яриад байдаг үлээ. Ингэсэн биш. Өглөө гадаа юм шүү. Биш. Өглөөгөр ингээд эртгэн болдог юм багхгүй юу? Нарам багч. Өглөөгөр эрт болдог. Туяад юм байна. Нарны туяад юм байна.
Биш юм шиг байна. Болгүй дөлөө. Би гарлаа. Асууж байгаа хүн өөрөө болохгүй дээ. За. Болий. Хяруу. Энийг л үлдээчээд байла. Бусдын бүгдийг хэллээ. Хяруу унахаа. Одоо чи нэг шүүдэр манд нэг царцсан байгаа шүү дээ. Тэр царцсан байгаа гэсэн байгаа нь цас шиг тэгтээ цас болохоор биш болчихж байгаа юм. За, болсон юм байна. За, арай сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За, би өсгөөхөнд төгүүлсэн юм биш үү? Тэгсэн. Тийм ээ. За амтралчаа танилцуулъя. Чухал бүхэнд ойр Florence Residence цогцлбор хотхоныг танилцуулъя. Тэгэхээр та 50 сая урьдчилгаагаар одоо байртай болмоор байгаа бол анхаарлаа түр нааш хандуулаарай. Florence Residence хотхоны зүгээс танд хаан жахгүй цоошин төлбөрийн нөхцөлийг санал болгож байгаа юм байна. За одоо бол 5 сар дуусна тийм ээ. 6-7 сард байртай болох амархан болцсон байгаа юм байна. За 6 юу юм бэлээ? Зөвхөн нэг удаа урьдчилгаагаа төлөөд гэрээ байгуул буюу урьдчилгаан сар бүр одоо арай өөр байдлаар өсөө явчихна. За 6 сард 60 сая төгрөг, 7 сард 70 сая төлөөд Florence Residence хотгоны E блокоос байраа захиалах боломжтой. Харин үлдэгдэл төлбөрөө та өөрт тохирсон төлбөрийн нөхцлөөр төлөх боломжтой байлаа. За энэ төслийн хувьд 2021 оны 1-р улиралд барилгын сураа тавьж ажиллаа эхлүүлсэн байдаг. 2025 оны 4-р улиралд багтаан 5 блок бүрэн ашиглалтанд оруулахаар одоо ажиллаж байгаа юм байна. Яг үнэн. За давуу талаас нь бол сургууль цэцэрлэг төрийн байгууллагатайгаа ойрхон оновчтой өрөөний зохион байгуулалттай. Энэ бол хамгийн чухал юм байна тий. За давхар та 5 айлтай юм билээ. Хоёр төрлийн хүүхдийн тоглоомын талбай нь ээжүүдийн амрах хэсэг нь байна. 8 балын газар хөдлөлтөнд тэсвэртэй 150 автомашины зогсоол нь байна. За бүх айл нар үзэх цонхтой. Хотын хамгийн үн цэнтэй бүс болох Сүхбаатар дүүргийн 11-р хороо бидний мэдгээр за сүүл эмнэлгийн 100% талд бол байрлалтай юм билээ. За хотхоны ашиглалтанд гүйцэтгэгч компани өөрөө хариуцах учраас төслийн үн цэн алдагдах эрсдэлгүй зэрэг олон давуу талтай. За холбогдох утасны дугаар 75-22-22 75-22-22 гэсэн дугаарлал өгдөөд дэлгэрэнгүй мэдээлэл авч болох нэ. Сошиалыг нь Florence Residence цэг имэйл гэж харахад ирэх нэ. Баярлалаа хамтраажсан чухал бүхэнд өөр Florence Residence цогцлбор хотхон байла. Баярлалаа. За фэрийн шуудтаас 77 38 83 77 88 30 дугаараа таны өмнө хэлэлтэй. Дараагийн сонсогч. Байна уу? Сонсогч радиог унтраагаад өгөөрэй. Байна. Оо за. Сайн байна уу? Сайн байна. За, хийн холбогдсон байх ч ойлээрээ. Баатар сүрэн гэдэг. За, Баатар сүрэн радиог унтраагаад өөртөө хоч өгөөрэй. За. Очиж өөртөө салхи. За, зөвлөлтөж. Цаашаа их нэрээ. Тийм байна, тийм. Очиж өөртөө. Өөртөө хожиг салхи гэж. Хожоо. Тийм. Баска. Цаанаас нь тэр салхийг аваарай. Баска болохгүй шүү. Баска нэр болохгүй. Тий. Тэгвэл Вася. Вася. За. За Вася гарна юу? Салхи бол болохгүй гэж юм аа нөө. Таалагдахгүй байгаа юм байна. Салхи бол таалагдахгүй. Васяг авлаа. За Вася. За Васка. Нэрийг бүр өөрчлөнө. Ансах таах уу? За, амтан биш байж махтай, хүн биш байж жанжтай. Тэр юу вэ? Амтан биш байж махтай, хүн биш байж юу гэнэ? Жанжтай. Одоо нөмөргөл юм да. Жанжтай. Амтан биш мөртлөө дотроо махтай байна. Тэгээ хүн биш мөртлөө сайхан нөмөргтэй байж байгаа юм шүү дээ, тий? За энэ бол амьгүй зүйл шүү. Тулам биш үү? Ямар юм аа? Тулам. Амьгүй зүйл юм байна. Амьгүй зүйл. Манай Васка жоохон дөхүүл өгч. Иддэг зүйл байна. Хоол. Иддэг юм гинэ. Хоол. Бод гэдэг. Ямар тэгвэл боодог. Боодог биш байна. Тулам биш гэсэн тэгвэл боодог. Ваня яаж байгаа юм бэ? Ваня ингэж болохгүй шүү дээ Ваня. Амтан дотроо махтаа авахгүй нэ гадна л ингээл чимхээл тавьчт юм шиг байна да. Ой, мүүд буудтай. Зөв бууцахгүй. Тэр мундаг штэ Васка. Нэрийг яаж хад би гол нь буруу бичээд авчиж. Ваня гэлөө Вася гэсэн үү Валя гэлөө. За сайн байлаа Валя гэж араас. Дууд голондоо буруугаар хэлдэг. Баг сүлд нь Гуня гэж. За арай сайхан өнгөрүүлээрэ. Танаас нь дэмцэн тэр салхид бас баярлалаа. Салхихгүй байсан. Ванягаа сайн харж өөр. Манай хүү тулан боож гол юм шүү. Хотоос гарч
авчих гэдэг. Их үссэн байна юм мэдүүлээрэ. Ерөөс наа чи тулан биш гэсэн тэгвэл боодог. Аюу гоё нааш дүү боодог нөө. Над хамаагүй гэсэн шиг тааж шүү дээ. Юу ч үсэн яадгийг өрнө гэж үзсэн те. Байна уу? Банараа минь сонсож радио онтраагаарай. За унтраа. Оо зөв хэн олбогдсон бэ? Бат гişig. За хочоо хэлээрэй хөө. За түргэн хоол. Түргэн хоо. Манай дөөссөн. Яг төгжрэлд үлсээ явж Тийм байгаа. байна, тийм байна. Саяса баахан боодог моодог ирээд. Маня юу? Манай Вася юу? Шалгуурны. Аа чи тэгээд байгаа тэгээд байгаа. Василикаар боодог бойл гэдэг л цаа чи. Түргэн хоол өнсөг тахад бил нөө. За амжилт. За, шин бэрээ авчираад шивэр авиргээ ярилцчихжээ. Хаагааг үлээ. Хурцыгаа гаргасан, хувцсыг нь исгсэн тэр юу вэ? Шок манай түргэн шууд шоконд орж. Одоо яаж хаалаараа Юу асуугаад байна? шин бэрээ авчираад шивэр авир гэв. Хурцыгаа гаргав, хувцсыг нь исгэв. Тэр юу вэ? Хүний хийж байгаа үйлдэл гэж ойлгож байгаа. Хүний хийж байгаа. Юм аяах юм болов. Үгүй. Юм За, идэх юмтай бол холбогдсон шүү. идэх юмтай. Олон нийтээрээ найр наадмаар Айраг юм шүү, айраг. үгүй. За нэг холоос нэг хүндтэй зочин мочин ирэхээр л хийдэг үйлдэл байна. За байж байгаа. За наа чи ёстой боодог байна яг. Боодог боох. Хувцсыгаа гаргаад яасан бэ? Хувцсыг нь исгчихжээ. Аа, хувцын эсэж. Хувцсыгаа гаргаад хувцсыг нь эсгчихжээ. Тийм байна. Нэг юм гаргаад хувцыг хийж байгаа юм байна. Эсгэлээд юм да, эрчүүд л хийдэг юм дөө энийг. Өсгөөчүүд болдог туслан гүйцэтгэхээр оролцдог. Наад Шин чи шүр. одоо хаашаа юу юм биш үү? Юу? Хонь гаргач бол арай биш юм шиг байна. Зөв штэ. Оо ээ. Ямар өөртөө ихтгэлгүй юм. Хонь гаргах. Мөн. Хонь гаргаад хувцсыг нь эсгүүгээ нөгөө нэг юуг нь аваад аршиг нь уулдаг штэ. Одоо яг өвчгөл юм байна. Гэхдээ наа чи Тийм. ямар амар тансаг гэдэг. Тийм амар өгтө. Шин бэрээ авч шивэр авир гэдэг. А шин бэрээ авчираад гэдэг нь би нөгөө шинээр хүн амьтан ирдэг нөгөө хүндтэй зочин ирэхээр бид нар хийдэг үйлдэл Аа, шинэ бидээ зориулж бид нар гарах гээд байгаа юм уу? Тий, бид нар хэлээдсэн штэ. Хүн ирэхээр дайл цайлдаг аа. Оо, би чи гайхаад одоо энэ нөгөө гаргаж байгаа хонь маань шинэ бэр. Бэрээ алаа идчихсэн. Сүдүүлэхтэй л онсог байна. Шин бэрээ авчираад шивэр авир гэрч удаа. Янзалчгүй л гэж айлж. Хонь авчираад нуусаар ярьж байгаа нохол гэж байх. Нөгөө хоньоо муулаатай энийг шалчсан ог өгдөг энийг гаргах. Энэ айгүй онцгүй байна. гэж нэг нүдэнд хүтэн хөрөөс. Энийг гаргана. Өнөөдөр боодог хийн гэлөө. Эмэг байгаараа амар тэгэл аваад хорстой гэдэг. Тийм багаас та гаргаал хувцсыг нисгээ ачиж байгаа үстэй. За. За нэг оноо авсан шүү олбогдсон баярлаа. Болоо мөн ингээл. Болчлоо одоо өөр юу вэ? чи дууссан шүү дээ. Дахиад асууад идэх байсан юм уу? За тэгээ яах юм дараа нь тэгээд дахиад холбогдоод таагаалах юм уу? Оо дараагийн үн холбогдоод таана. Одоо нэг сонсогч бол нэг л удаа холбогддог. Маргааш холбогдож болно. Тийм, Манай маргааш онооны яах юм бэ? Нэг оноо өгөөлөгөө хоёр баг хоорондоо өрсөлдөөл явчихна. Өөрөө бол сая чанцаагийн багт орлоо. Тийм тэгс. Зүгээр багаа дэмжиж явж байгаа юм шүү дээ. Энэ тэгээ бас нөгөө 2-2-5 гэдэг нэртэй нэвтрүүлэх шүү. Тий. Чанцаа аамыг гээд хоёр хүн Хөтлөгч нь. найруулагчаар нь ундрах гэдэг нэг хүн байсан. Бид нар зүгээр оролцож байгаа хүмүүс та нар туслаад явж байгаа юм биш үү? Тийм. Бид Хоёр дор туслаа тий. Би бас тааж чадахгүй байна энэ байсан. Зөв өөрөө чинь тусламжийг би яг л ийм л залуу хүлээжсэн гэж. Энэ ахыг л хүлээжсэн юм байна би ерөөс. Тийм бай. Зөв. туслаа явждаг хүнийг лээсэн бай. Баярлалаа туслалсанд. За очиж нэг хонь хийдэг тийм. Тэгээ. За орой сайхан өнгөрсөн. Бод гэж идэггүй. Боодгон дээр тусламж авнаа. А чамд л Ингээд юм байна. Тэгээ та хоёрыг ер нь тааж чадахгүй ядраад ийл орж туслаад байгаа юм байна шүү дээ. ерөөс хойлоо туслаа. Би бас тааж чадахгүй л Зөвлөдөө хоёр Таны онцлогч юу бас хэцүү шүү дээ гэж. Хоёр биндээ онцог талах гал балаараа сууж идэв шүү дээ бид тэр чи өдөө энд. Цаа дараагийн сонсогч. Байна уу? Байна уу? Оо байсан гүштэй. Тэгтээ авчи дараагийн. Байна уу? Байна уу. Аха. Арай мэд багш наа. Орой миндөө. За манай шав хиний шав хэн блэ хөө? Сурагч. Сурагч. Үй, хайчцээ. Та өгөөлээ та. Ойрцоод ах юм байхгүй бараг жил холбогдоо. 20 жилийн өмнө тэрмэн байсан гэдэг шиг. Жилийн өмнө холбогдож исэн сурагч маань мөшгөл байх юм да. За, бэлэн хаамгийн багт орсон. За. Их нуурын дотор баг нуурын дотор бадам цэцэг. Тэр юу вэ? Шинэ нуурын дотор баг нуур. Баг нуур.
Баг нуурын дотор бадам цэцэг. Өндөг. Биш ээ. Идэж Биш ээ. юу шүү? Амьгүй зүйл. Амьгүй. Амьгүй зүйл. Амьгүй зүйл. Аа. Том жижиг. Жижиг Жижиг байгаа шүү. Дотор нь юу вэ нүү? Цэцэг байгаа. Жижиг байдаг. Чи би хин нэвтрэл онцгой таалгаад байгаа юу? Яагаад би нэрээ тусламж аваад ч байгаа. Тэр цэцэг байгаа мó байхгүй болоод өгч штэ. Гээ яах вэ? Цэцэг шиг харагддаг нэг юм бадамлахаараа тий. Галмаа шүдэн зүмтэн зурдаг юм аа бас бурхны өмнө тавьчихдаг шүү дээ. Яа. Зоолох юм уу? Оо зөв. Надад тусласан баярлж байна. Баярлалаа. Энэ хариултыг би өөрөө ч мэдэхгүй суугаад байгаа шүү дээ. Төрөн зөв Вангагийн юмсыг таагаад байсан юм байна. Вангагийн. Ами ванга. Маския ман ванга боллоо одоо. Вангагийн өнсгөө гэсэн. Амиг чи ванга гэдэг юм болов шүү дээ. За. Йоо, за баярлаа. За баярлалаа. Ванючка. Сурагчтэй манай. Тийм. Өнгөрлөөр. Энэ нэвтрүүлэг нэг тийм жанр нь ойлгохдохгүй тийм. Би түрүүний вангагийн эсхийг бол би таасан гэдэг байхгүй. Амаргүй. Манай хүү их чи юу юм чи. Йоо яа. Юу яг нөгөө цааны цагаар ажлынхантайгаа ярьж байгаа юм санагдчих шүү дээ. Нэг хахаад нөгөөдгөнд ваня васяга яриад өстөн. Йоо ямар хөвгчлээ юм бэ. За би тэр орон ч онтойгоо таныг анаа жоохон оноогоо танилцуулчих. За Мичин гараг баг нийт 3 оноо цуглуулсан байна. Шатрар 3 хүүхэн баг маань нийт бас 3 оноо цуглуулжээ. Уг нь шатрар 3 зэрэг үстэй. Яагаад шатрар болгоцсон юм бэ? Мэдгүй. Юу ч гэсэн яах вэ? Нэвтрүүлгийн энэ нэвтрүүлэг маань ер нь юу шүү. Хоёр дахь өдөр бол онцгой одоо хоёр хөтлөгч асуугаад тэгээд одоо холбогч байгаа сонсогчд маань Тусламж онцгой таад гин шүү. Око хоёлаа туслуулдаг. Хоёлаа зүдрээс сууж. Ёстой хөргө орж ирсэн тийм. Энэ яа та хоёр тусламж гуугаад Дэмжүүлээд явчихсан юм уу гэдэг. Тусламж гоо энэ дугаар руу залгаар. Бид хоёр хийцүүтэж. Тэрвэр юу чад айлгадаг тэгээ байжсэн чи гарахыг баадаг хийгээд манай Васия маань хин бэлээ? Васия маань сүлдээ ванга болоод дуслаа штэ тийм. Тэглээ. За энэ түрээд өндөрлөе дөө. За ёо сүхтлээ нэлээ. Студид хөдлөг чанцан амын найруулагчаар ундрах нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хэрэглээ бүр тохирсон зээлийг Payoneос Payon цахим зээлийн аппликейшн мөн чухал бүхэндээр Florence Residence цогцлбор отгон байлаа. Үргэлжлүүлэн шаш шуун нэвтрүүлэг үлээн сонсорой. Түрэг баяртай. Баярлалаа.